За улсын хурлын эдийн засгийн байнгын хороо болон төсвийн байнгын хорооны хүсэлтийн дагуу үндэсний аудитын газар хөгжлийн банкны үйл ажиллагаа зээл олголтын үр дүн эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийхэр болсон маань. За гүйцэтгэлийн аудитын хүрээнд банкны дотоод үйл ажиллагааг үндсэн зорилго чиглэлийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулсан эсэх, за татвар төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай эрсдэлгүй удирдах байгаа эсэх, за зээл олголтын үйл ажиллагаа үр дүнтэй хууль журмын дагуу явагдаж байгаа эсэх, банкны үйл ажиллагаанд хяналтын үр нөлөөтэй тогтолцоо үйлчилж байгаа эсхийг шалгах юм байна. За ер нь бол өнгөрсөн 6 жилийн хугацаанд бол Монгол Улсын хөгжлийн банк 6 их найд төгрөгийн зээл олгосон байдаг. За үүнээс бол улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй 3.2 их найд төгрөг. За арилжааны банкудаар дамжуулсан 1.1 их найд, хөгжлийн банк шууд санхүүжүүлсэн ба 1.8 их найд ингээд ийм 3 багц байсан. За та бүхэн мэдж байгаа өнгөрсөн одоо их хурлаас хөгжлийн банкны талаар авах арга хэмжээ тогтоол батлагдсан. Үүний дагуу улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй зээл төслүүдийг засгийн шилжүүлсэн. Одоо хөгжлийн банкн дээр бол зөвхөн арилжааны банкаар дамжуулсан болон өөрөө шууд санхүүжүүлсэн төслүүд үлдсэн байж байгаа. За хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн байгаа юм байна. Харин хөтөл цементийн үйлдвэр, эрэл байшин үйлдвэрлэх комбинат, Монла, Тосктой холбоотой төслүүдийн эргэн төлөлт тааруу байгаа гэсэн юм а. Тэгээ ер нь бол Монгол Улсын хөгжлийн банкнд бол жил болгон бас арилжааны банкуудын ижил олон улсын аудитын байгууллага бол санхүүгийн аудит бол хийж байгаа. Гүйцэтгэлийн аудит бол яг бид 14 оноос хойш хийгдэг. Одоо ингээд өнгөрсөн 3 жилийн одоо 15, 16, 17 оны үйл ажиллагаанд одоо гүйцэтгэлийн аудит хийгдгээр явж байна. Тэгээ мэдээж энэ аудит хийгдснээр одоо банкны үйл ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулж гин үү? За зээл олголт нь хэв юм бэ нөө, эргэн төлөлт нь ямар шиг байна? Яг төслүүд одоо энэ гаднаас татсан их усруу зориултын дагуу ашиглагдаж гин үү гэдгийг бол хянаад энийг бол олон нийт их хурлд танилцуулаханд бол зүйтэй гэж бид үзэж байгаа.